Өргөн удам говь нутгийнхаа эзэн нь болж Тэмээн сүргийнхээ тоо толгойг мянгад хүргсэн гэдэг сайхан мэдээ дуулсан манай сурвалжлах баг Өмнөгов аймгийн Номгон сумыг зорж яваа энэ юм аа. За бидний зорж яваа малчин айл бол Өмнөгов аймгийн Номгон сумын малчин Мянгад Тэмээчин Түмэн баярын Батчаргалынх юм аа. Телевизийн бичлэг хийн гэж сумын засаг дарга нь хэлснээр нутгийн ахан дүүсэн цуглаж мянган тэмээг нэг дор бөөгнүүлэх сүрхий ажил тэдэнд ундарчээ. За яг ингээд биднийг очих үеэр Тэмээн сүргээ бөөгнүүлсэн зэрэглээ татсан уудан мэх говьдоо Тэмээн сүргийнхээ дэргэд биднийг угтан авлаа. Сайхан үлж гин үү? За сайн байна уу? Сайхан үлж гин үү? Дарж. За би сумын засаг дарга буюу гэж хүн байна. За та бүхнийг хүлээгээд манай энэ 2025 оны жилийн мал тоолгоор 1055 тэмээ тоолуулсан аймгийн тэргүй яач аймгийн авраг малчин Батчаргалахтайгаа ингээ сайхан та эдэг хүлээгээс байж байна. Тэгээ манай Номгон сум бол ер нь бол Өмнөгов аймагтаа бол газар нутгийн хэмжээгээр 2-т ордог. Малынхын доогоор 2-т ордог. Мал аж ахуйн 5 багаас бүрдсэн. Ийм ер нь мал аж ахуй их зөнхөлсөн сум аа. За тэгээд гол зөнхлөх мал маань бол ер нь бол ямаа. Тэрний дотор манай энэ Дэрсэн ус баг гэдэг энэ сайхан говийн борзонгийн говийн нутаг маань бол ер нь дээгэн үедээ бол бүр 10,000 тэмээтэй байсан. Ийм баг. Тэгээд ер нь гол Тэмээн сүргийн одоо гол цөм нутаг бол одоо Дэрсэн ус баг. За тэгээд ер нь бол манай энэ Номгон нутаг маань бол ер нь говь тал хээр за уулархаг ийм бүсэд ордог ийм нутаг байгаамаа. Энэ Дэрсэн усгийн багийн дарга маань зохион байгуулад бас энэ хавийн малчин залуучууд тэмээчд маань өнөөдөр бас энэ сайхан үйл ажиллагаанд тэмээг хумиж одоо манай Батчаргал тэмээчнийхээ тэмээг одоо нэлээд Тэмээн сүргийн одоо хүүтгийг нийлээд 1200 тэмээ байгаагаас одоо энд нэг 800 тэмээг цуглуулчаад байна да. За одоогоос 30 гаруй жилийн өмнө эхнэр долгортойгоо гэр бүл болж тэр үед нэгдэл нийгэмч тарж хоёр талаас 10 тэмээтэй гэр бүл болж байжээ. За ингээд 30 гаруй жил их говийн халуунд нь халж, хүүтэнд нь хөрж ган зууд, цасан шуурга, хүүтэн бороо зэрэг байгаль цаг уурын хатуу ширүүнийг үл ажиран жилбэр хорогдлгүй төлөө авсаар 30 гаруй жилийн дараа тэд Тэмээн сүргийнхээ тоог мянгад хүргэж чадсан байна. Мянган Тэмээн сүргийнх нь бэлчээр дээр бид ирлээ. За бас сүрлэг амтэн шүү тийм ээ бас. Би чаахаа ер нь нөгөө хангаа хөвгт байхгүй юу? Манай нутагт бол тэмээ бараг байхгүй. Тэгэхээр тэмээнээс жаахан бас жаахан хол. Зан ааш сая мэдэхгүй. Яг өхөр одоо адуу бол би мэднэ баг мал ер нь мэднэ. Гэхдээ тэмээнээс бол ер нь жаахан хол өссөн. Тэмээ бол ер нь намар өвлийн цагтаал ер нь хамгийн их сүрлэг сайхан харагдж байдаг. Сайхан харагд байж идэг юм байна ер нь. 30 жилийн өмнө л одоо их нутгийн гэр бол болж хоёлаа хоёр талаасаа нэг 10 тэмээтэй, 20 тэмээтэй л гэр бол болж байсан. Тэгээ одоо 30 жил хөдөлмөрлөл зүтгэж байж тэмээгээ өдөө зэрэг түргээл энэ сайхан говьдоо тэмээгээ өсгөж үржүүлэл сайхан амьдарч байна. Одоо тэгээ хөө маань бас их тос тэм болж голчилж ирнэ. Ажлын хэмжилж өгдөг дөө. Та өөрөө юу яасан? Ер нь 1000 хүргэчихье гэсэн бодол бол бас байсан бид дээ бас. Бас нэг одоо өсгснийх бас нэг тэдний хэмжээнд хүргэчихсэн даа гэсэн бас нэг санаа байсан байсан. Тэгээ одоо нэг нэгэхгүй одоо гэр бүлээрээ л одоо малчин оны амьдрал гэсэн гэр бүлээрээ одоо гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ тэгэл бас энэ ч одоо наан цаанаас цааш нэхэд нутгийн ард олон чинь бас их тэмд ус бол өнөөдөр гэтэл тийм ээ. Тэ өнөөдөр гэтэл бүгдийн одоо тийм ээ цуглуулах хэрэг байна гэж ярихад тэгэл эдэн залуучууд улчид байна гарч ирэл эдэн талаар нь явж хумид цуглуулаад энэ сайхан бөгнөлчл байж байна. Тийм байна. Бас их ажил хөдөлмөр их ордог хол бэлчээртэй янзлагтай амтан да. За Тэмээ бол онцлогтой амтан 2 жилд нэг удаа төлөлдөг. Ботголох ингэн хэдэн зуун километр явж шилэрдэг гэд хөдөлмөрч баггүй зарцуулж төлөө бүрэн авнаа. За эднийх малаа 5 төрөлд нь өсгдөг хөдөлмөрч айл юм. За Тэмээгээ бэлчээр даган говьдоо маллаж адуу болон үхэр за бог малаа ууландаа малдаг байна. За эхнэр долгор нь бог мал дээр туслах малчтын хамт өвөл хавар хамт байдаг байна. Бог мал дээр ч одоо тэгэл би голдоо ухал байна шүү дээ. Ганцаараа юу? Тэ одоо ганцаараа ээжтэйгээ тэгээ ээжигээ харангаа тэгэл мал амллаа. Манай ээж ч одоо 87-тай. Оо за. Хүн бага. Ямаа ашигтай хэлсэн үү? Харин тий. Тэ мал ашиглал.
Сая эд хүйтнээр жилттэй ишгэлж байл. Арилаад ишгч аваа. Юу олчарлаа. За цаг л сайхан бол тэгэл ботхтой ингээ уйдсан 100 намар цаг дэлгэр сайхан бол тэгэл сайхан да. Хавраас төл гарахаар сайхан биз. Өө тэгэлгүй. Хамгийн сайхан юм бол тэр Олон уяатай утгач хөөрхөн шүү дээ. тий. Хошин шумбиг бол. Мал дагах чинь цаг л сайхан бол тэнгэр хангаал сайхан бол ер нь сайхан шүү дээ. Өөрийнхөө дураар цаг нар гэж байхгүй бид нар чинь тэгэл хийхдээ хийхгүй хийн болсноороо одоо хийж л чадах юм бол одоо нэг үеийн бодвол үнтэй сайхан болчлоо шүү дээ. Одоо ч нөгөө оройн орцсон бас нөгөө буурын бас нэг яг бөөгнөлтөл бас яг 1000 тимээ нэг дор бөөгнөлтөл бас жаахан төвхтэй. Их төвхт одоо буурны орооны үеэс эдгээр чинь нөгөө нэгнээсээ ингээм бас харамлан ямгадан нэгнээс аль болох хол зайтай байх гал ерэн цаашаал нэг дор бол бөөгнөлөх бас боломж шийдсэн. бууртай төвнүүд нэг дор нэгнээс нөгөө жилийн булаацалдан ижил нь хэрвээ хоорондоо нийлэлчвэл буцааж ялгаа салгах гэж бас ажил төвөгтэй байдаг учраас ерөөсө бууртай төвнүүдийг бол аль болох биенээс зайтай хонл байвал ерэн нэгнээс зогтаалгаал бас бууртай тэмээс нэг бас муухай зуухан зонтой нь бол цааш нь туугаад холдуулаад бичээрээс бүр холдуулаад гараа авчихна ер нь бас тийм нэг асуудалтай ер нь орооны үе төлөх үе ер нь мал малаас арай л онцлог нэлээд ажиллагаатай шүү ер нь бас хүн бол маллахад амархан л гэдэг тэр бас яг нэг ороо нэг нийлүүлгийн үе хавар төллүүлэх үе тэр тэгэл ноослох үе энэ тэр ер нь бол ажил болоос хүнд талтай шүү ер нь бол Тэгээ ер нь ашиг шимийн хувьд ер нь одоо за хоормог бас их одоо үнэтэй байна шүү дээ тийм ээ. Тэгээ ерөнхийдөө өвлийн үедээ хоормог нь хүнтэй тэгээ намрын үеэр бол бас тэгээ аар бол шүрмөг гэж хийгээл бас арна. Ноос бол бас их одоо сүүлийн үед бол бас нэг ноол өрөнтэй болохоор бас ноос бас гайгүй үнэтэй байхад бол энэ бол тийм ноосны ашиг шим бол их шүү дээ. За тэмээ сүргийнхээ тоог 1000 төгрөгсөн тэмээ чинь тийм ч олон биш ээ. Баян хонгорын Шинэнгуа. За Өмнө Говь аймгийн Мандлаваа сумын малчин Батуянгуа гээд ёстой л гарын 10 хуруунд багтнаа. За харин 2025 онд тэмээ сүргийнхээ тоог 1000 төгрөгсөн хоёрхан малчин Их Говьоос тодорсны нэг нь бидний зорж очисон Бачаргал баг. За нөгөө нэг малчин нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Эрдэнийн Баяр Магнаа нар юм а. За ууггүй хөдөлмөр малч ухаан тэдний хөдөлмөрч занг сум аймаг Монголын төрч мартсангүй. За 20 тэмээтэй айл гэр болж 30 гаруй жил ууггүй хөдөлмөрлсөн тэдний нэр их хөдөлмөрийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Өмнө Говь аймгийн Намган сумын малчин Бачаргалгүйг Монгол улсын гавьяат малчин хэмээх төрийн эрхэм дээд цол хүртээхээр болсон байна. Тийм ээ. Борзонгийн тойрон, Борзонгийн говь өнөө жил үнэтэй сайхан, тэмээн сүрэг тааваараа сайхан бэлчин сайхан байна. no taga